Энэ удаагийн дугаартай маань Mobicom хамтран ажиллаж байна. Mobicom аппликейшн дээр Kids Care үйлчилгээ шинээр нэвтэрч эцэг эхчүүд маань хүүхдүүдэд хаана байгааг болон гар утсанд нь хэр хэмжээний цэник үлдсэн зэргийг нь байр шил үл хамааран хянах боломжтой болсон байна шүү. Өнөө үед эцэг эхчүүд маань ажил амьдралын хэмнэлээс шалтгаалж хүүхдүүдтэйгээ үргэлж хамт байж алхам тутамд нь анхаарч явах боломж тэр бүр байдаггүй болжээ. Тийм болохоор Mobicom аппликейшнээр дамжуулан инхий бяцхан үрсийнхээ аюулгүй байдланд цаг ямагт анхаарлаа хандуулан хүүхдүүдтэйгээ үргэлж ойрогоорой. Mobicom Kids Care. За юу цэцэндээ манайхан өнөөдөр та бүдтэй хүмүүсийн нэлээд дурсамжтай киног ярьж өгөхөөр хүрэлцэн ирлээ. Энэ бол тэртээ 2001 онд гарч байсан Gen Z үеийнхний үзэж өссөн тагнуулч хүүхдүүд хэмээх кино юм. Монгол телевизээр тагнуулч хүүхдүүд киног үзээгүй 2000-ад оны хүүхд гэж баг байхгүй зэ. Уг киног Hollywood-ийн алдарт найруулагчдын нэг Роберт Родригес бичиж найруулсан ба хэдийгээр триллер акшн кинонуудыг хослон хийдэг ч гэсэн хэд хэдэн хүүхдийн кинонуудыг бас хийж байсан гэжээ. Хэрвээ та хэд санаж байгаа бол Shark Boy, Lava Girl-ийн ад левел гээд бас кино хийж байсан шүү дээ. Тагнуулч хүүхдүүд киноны гол дүрүүд бол Cameron болон Juni хоёр одоо бол баг 30 гарцаас нь томчууд болсон ба уг кинонд Hollywood-ийн алдарч жүжигчин болох Антони Бандерасээс гадна өөр олон мундаг эрх мөд дүрвтэйсэн билээ. Хэдийгээр тагнуулч хүүхдүүд кино маань шүүмжлэгчтэй сайн үнэлгээг аваагүй ч гэсэн тухайн үеийнхээ хүүхд багчуудыг бол ёстой л нэг байлтанд дагуулж 35 сая долларын зардлаар бүтээгдэж дэлхийд дахинаас 147 сая долларын ашгийг олж ижээ. Одоо ингэж бүгдээрээ кинонд орцгоё. Бичлэгээ эхлүүлэхээс өмнө манай сувгийг дэмжиж лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. За энэ кино маань аль биесээр эхлэхэд гол дүрийн хүүхдүүд болох Carmen Juni хоёр орондоо орон унтахаас өмнө ээжээрээ хоёр тагнуучийн тухай түүхийг яриуллаа шүү. Тэгтэл үнэндээ тэр хоёр тагнууч нь манай хоёрын аав ээж нар байвал яах вэ? Айхтар гэж. Олон жилийн өмнө цагийн байдал хурцтаж дайны аюул маш ойрхон болоход улс орнууд маш олон тагнуучдыг бэлтгэж янз бүрийн нууц ажиллагаа явуулдаг гэжээ. Энэ үед Juni Carmen хоёрын ээжд нэгэн эрэгтэйг алт тушаал ирсэн бөгөөд тэр нь манай хоёрын аав байсан гэж. Тэгсэр сүүлдээ Juni Carmen хоёрын аав ээж нар нь уг нь бие биеэ устгах тушаалтай байсан ч оронд нь бие биедээ дурлсан ба эхэнтэй харилцаагаа нууцлж байсан ч бие биенээс аль бол хол байх гэж хичээсэн байна. Гэсэн ч удалгүй манай хоёр гол дүрийн эцгийг гэрлэхээр шийдсэн ба хожим нь амар тайван амьдрахын тулд тагнуулын ажлаа хойш нь тавьж Juni Carmen хоёрыг аюулгүй орчинд энгийн гэр бүл шиг өсгөх болжээ. Одоохондоо бол Juni Carmen хоёр энэхүү түүхийг аав ээж хоёрын түүх биш өөр хүмүүс гэж бодсоор яваа нь хөөрхөн юм шиг. Ингээд хүүхдүүдээ оронд оруулсны дараагаар манай хоёрын эцэг эхчүүд нь гэрийн тавилгаа шууд компьютерлон хойронгуудаа хүүхдүүдийн талаар ярилцаж эхлэв. Carmen сүүлийн 2 сард 2 удаа хичээлээ тассан бол Juni сургууль дээрээ дандаа бус дээрлэх хөлж ямар ч найз зүй яваад байгаад ээж нь санаа зовоос тэ. Тэгэхэд нь манай хоёрын аав нь ч одоо хүүхдүүд нь өөрсдөөс нь ямар нэгэн зүйл нууж байгаа талаар хэлдэг мөртлөө өөрөө болохоор эхнэрээсээ нууцаар нэг юм дээр ажиллаад байдаг наасан. За тагнуучдын гэр бүл энэ даа. Тэгсэр маргааш өглөө нь болоход Juni Carmen хоёр ч тагнуучдын бэлтгэлгээд амар дасгал хийгээд явж байдаг ба энэ үеэрээ манай хоёр ч зүгээр иж чадахгүй муудалцаад Carmen дүүгээ юм дээрээс зүгдээд үж яхад нь өшөглөд унгачдаг наасан. Муухай хэрэгстэй. Үүний дараа манай хоёрыг аав ээж хоёр нь хичээлд нь хөргөж өгдөг ба энэ үеэрээ Juni-г авч одоо хүүгээ хитрхи их зургт үзээд байгаа юм шүү гэд үглээд явж байлаа. Тэгтэл яг энэ үеэр аав нь Juni-гийн үзэж байгаа ноён Floop гэд нэвтрүүлгийн нэг дүр нь өөрийнх нь хайж байгаа хүнтэй маш төстэй болохыг анзаардаг ба тэгж алмаарч явах үеэрээ арайлгүй амтан дээрээ далцсангүй. Тиймхүү Juni-гийн аав яг явах гэж байтал Juni дээр нэг бацаан хурж ирснээр дээрлэхэд байгааг нь олж хардаг ба нөгөө бацаан дээр нь очиод яг ярилцах гэж байтал тэр бацааныхын аав нь гарч ирээд Juni-гийн аавыг үдэж гарлаа. Тэгэхээр нь Juni-гийн аав нь одоо нүдэн шилээ тайлж байгаад нөгөө бүлээ нөхрийг чинь аваа шидчихлээ. Гэтэл зүгээр л дотроо төсөлж байгаа тэр байсан бөгөөд аав нь хүүгээ хамгаалж чадалгүй яваад өгч байгаа юм. Тэгтэл түүнийг харсан Juni ч аавдаа гомддог ба өөрийнхөө байнга үздэг зургтын нэвтрүүлэг рүү зогтмаар байна энэ төр гэдгэлээ шүү. Ингээд үүний дараа киноны үйл явдал нөгөө ноён Floop дээр ирдэг ба энэ нөхөр чинь энэ тентхийн тагнуулуудыг хулгайж авчирнгуудаа тархийг нь угааж мутацид оруулаад хүүхдийн киноны дүрс болгоод тэгээд өөрийнхөө нэвтрүүлгээр гаргадаг байвал яах вэ? Яахтар гэж. Үүнээс гадна ноён Floop эрхийн урууны хэлбэртэй робот болон робот хүүхдүүд зохион бүтээсэн байдаг ба үүнийг ноён Lips гэгч дайсны талын тагнуулд үзүүлээд явж байв. Тэгтэл тэр үеэрээ ноён Floop ноён Lips-ийн хоёр хүүхдийг дуурайлгаад робот хийсэн байдаг ба тэр роботуудаараа ноён Lips-ийг чинь барьж авч батарч унгааж мангаагаад байдаг бөгөөд ноён Floop эдгээр хүүхдүүдийг тагнуулч хүүхдүүд хэмээн нэрлсэн байв. Эдгээр хүүхдүүдийн тусламжтайгаар дайсны талынхан хүмүүсийн дунд мэдээлэл орж чадах боловч одоохондоо хүн шиг оюун ухаантай арай болоогүй байгаа ч. Тийм болохоор ноён Lips ч хэлж байгаа юм. Чи энэ хүүхдүүдийг төгсөөж хувиргаад надаа айран бүтээч үг гэж мэгээд үгүй бол тохиролцоо байхгүй юм сүрдүүлээд явуулдаг. Юу л хийх гэж сэдэд байгаа юм бол доо. Ингээд дараа хэсэг гарахад өөрийнх нь таньдаг тагнуулууд нэг нэгээрээ алгуулж байгааг мэдсэн Juni-г авч тэднийг олж авчрах даалгаварт явахаар болсноо их нэртэй хэлв. Тэгтэл тэр үед Juni-гийн ээж нь ч гэсэн явмаар байна гэтэл аав нь хэлж байгаа юм. Үгүй ээ чи хүүхдүүдэд хараад хамт байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл Juni-гийн ээж нөхөр рүү панаалтж байгаа хамт цуг явахаар болдог ба Juni Carmen хоёрыг авгах Felix-ээр харуулахаар боллоо доо. Тиймхүү манай хоёрын аав ээж нар нь ахин даалгаварт явахаар болсон доо амар баярлж баярлаад бүр тагнуучдынхаа хувц сунрыг өмсөө сүйдээ сүү. Тэр үеэрээ Juni-гийн аав чинь бүр хуурамч сахал магал тавьсан ч байх шиг. Ингээд манай хоёр ч одоо даалгавраа төв рүү холбогдсон авсны дараагаар машинтайгаа шууд далайн ус руу шомбоод орчдөг ба тэндээсээ машин нь далайн ёроолт хүрээд яваад байвал яах вэ? Йоо. Гэсэн ч удалгүй Juni Carmen хоёрын аав ээж хоёрыг нөгөө ноён Floop замаас нь барьж авангуудаа өөрийнхөө шомбогч онгоц руу сороод авчдаг наасан. Ёстой л нэрээ супер тагнуулууд юм да. За энэ үеэр Carmen Juni хоёр авгах Felix-тэйгээ байж байтал гинт төгшөр дуурдаг ба авах нь ч манай хоёрыг дагуулan хорогдох барилггүй лээ.
Тэгтэл яг энэ үеэр аавгаах нь Кармен Жуниорт хэлж байгаа юм. Хүүхдүүдээ би та хоёрын чихэн аавгаах бишээ. Би бол та хоёрыг хамгаалах үүрэгтэй тагнуул. Танай аав ээж хоёр ч гэсэн тагнуулууд юм гэж мэгэд хамаг нууцыг нь илчилж орхилоо. Тэгж Феликс ах ч хүүхдүүдийг аюулгүй газарт оруулсны дараа өөрөө буцаж гараад Кармен Жуниорын гэрлүүн дайрч байгаа нөхдүүдтэй алдсаж эхэлдэг ба. Тэр зурч манай хоёр Феликсийн зааварчлагаар нэгэн товчлуур дээр дартал манай хоёрын байсан хорогдох байрын шууд нисээд явснаа далаа дээр очин зав болж болоод бүр алж өглөө базар дээр гэж. Тиймээс манай хоёр ч нөгөө завья жолооцоор зүгтаах гэж буян болдог ба энэ үеэр Жунич завнаас унж мунаад арай л далайн ус руу орцсонгүй. Тэгсээр эцэст манай хоёр ч одоо завныхаа автомат удирдлагыг санаандгүй асаадаг ба тэр үед нь завинч манай хоёрыг нэг газар руу дагуулan авч явв. Энэ зур Кармен Жуниорын аав ээж хоёр ч ноён флүп гээд нөхөрт баригдаад цайз дээр нэрсэн байдаг ба ноён флүпийн нэвтрүүлэг дээр гардаг мангаснууд нь нөгөө алга болсон тагнуулын ажилтнууд болохыг мэдж авлаа. Нөгөө талд ноён флүп болохоор Кармен Жуниорыг хайж байдаг бөгөөд тэр хоёрыг бариад авчвал аав ээж хоёроос нь хүсэж байгаа мэдээлэл авч болохоор байв. Ингээд дараагийн хэсэг эхлэхэд Кармен Жуниор ч явсаар нэгэн арал дээр хурц ирдэг ба тэндээ манай хоёр ч нэгэн хорогдох байранд хүрлээ. Энэ хорогдох байран дотор аав ээж хоёрын янз янзын тагнуулын хэрэгсүүл байдаг бөгөөд дээр нь баахан гой хоол нууж явах шиг. Хэдийгээр энэ үед Кармен ч одоо үргэлж ээжээсээ сонсдог байсан тагнуулчийн түүхэнтэй баг амьдраад гоё байсан ч Жуни болохоор баг зэрэг гонсгор байлаа. Учир нь Жуни аав ээж хоёртой жинхэнэ төрхөө хэлээгүй нуусан болохоор нь гомдсон байв. Яалтчгүй хүүхдүүд юм даа хөрхий. Энэ оронд ноён флүпийн цайз дотор Кармен Жуни хоёрын аав ээж хоёр ч одоо хүлээсээ лазер бүгжийн тусламжтайгаар тайлангуудаа зүхтаадаг ба яг гараад гүйжэтэл энэ хоёрын яг дундуур нь томоо нүх гараад ирв. Тэгсэн тэр үед Кармен Жуни хоёрын аав ч одоо ээж рүү нүхэн дээгүүр харих гэтэл нөгөө нүхэн нэмж томроод яг доошоо унлаад гэтэл азуулж дундуур нь шилэн хаалт гарч ирснээр Жуни Кармен хоёрын аав нь арайж доошоо унсангүй. Түүний дараа манай хоёрын аав ээж нь явсаар нэгэн өрөөнд дотор ороод иртэл асар том VR өрөөнд ирчдэг бөгөөд тэндээсээ гарах гарцаа хайж явахдаа дахиад л нүхтэй таарангуудаа доошоо умчдаг наасан. Тинхүү унсаар байгаад манай хоёрын аав ээж ноён флүпийн хоолны ширээн дээр унаад ирдэг ба ноён флүптэй хамт оройн хоол идэж эхлэв. Энэ үеэр ноён флүпийн туслах Миньон түнд юу ярихыг зааж өгдөг ба Жуни Кармен хоёрын ааваас ажиллаж байсан нэгэн судалгааныхын талаар асууж гарав. Тэр бол 3 дахь тарих нэртэй супер хиймэл оюухан бөгөөд түүний тусламжтайгаар ноён флүпч одоо робот хүүхдүүдийн айрмаа сайжруулах гэдэг юм байл та. Ингээд дараа нь ноён флүпч манай хоёрын аавд 3 дахь тарихыг дахин бүтээвэл суллын хэмээн санал тавьдаг ба хэрв саналыг нь хүлээж авахгүй бол хэрхэн мангас сулгаж хуурахаа саяхан баригдаж ирсэн манай хоёрын хурамч авах Феликс дээр үзүүллээ. Тэгсэн ч Кармен Жуни хоёрын аав нь саналыг нь зөвшөөрөөгүй тул ноён флүпч түүнийг дахин доошоо ангал руу унгаад аяв. За энэ үеэр Кармен Жуни хоёр ч аав ээж хоёроо тагнуулын хэрэгслээр оролдоод байж өгдөг ба тэрж байхдаа Жуни гараа хавлаад ичдэг наасан. Тинхүү Жунич гаваа тайлахаар явж байхдаа толгоогоо зогж мөхөд алж өгдөг ба өөрсдөө аав ээж нарыгаа хайж олох юм яриад үжидэл гинт гаднаас манай хоёрын эцэг ихэд даалгаврыг нөхсөн тагнуулын эмэгтэй дарга ороод ирв. Тэгж дарагч орж ирснийхээ дараагаар аавын зохион бүтээсэн 3 дахь тарихны талаар асууж гардаг ба Жунич тэр үеэр нь ханд өлгөөстэй жаазнуудыг янзалж байхдаа тэр тархийг нь олчдаг наасан. Ийхүү тагнуулын дарга эмэгтэйч нөгөө тархийг нь олж авангуудаа шууд зангаа хуургаж Жуни Кармен хоёрыг барьж авах гэж үздэг ба муу талын нөхдүүд болж таардаг наасан. Тинхүү манай хоёр ахаад л баахан гаруудаас цугтах хэрэгтэй болдог ба аавынхаа бүтээсэн нөгөө жижигхэн тархиа авангуудаа ширээн дээр үсэн тэрэлттэй үргэвчүүдийг өмсөд нисэж цугтаадаг лөө. Тэгэхдээ нөгөө дарга эмэгтэй ус мүсийг нь шатаагаад таялаа шүү. Тэгж манай хоёр ч одоо нисэж явахдаа баахан хүмүүстэй хөөцөлдөг ба нөгөө гаруудаа дэлгүүрлөө өргөтөж байгаа айтайхан төөрөж хаянгуудаа гяс гадуур хувцас солилт гараад явж байгаа маа. Бүр нэг төрөлхийн тагнуулчд байдаг наасан. За энэ үеэр ноён флүпч өөрийнхөө ээлжид нэгэн шоуг бишээд байж байхдаа гинт уурж умарлаад хамаг нэвтрүүлгийг зогсоож хаянгуудаа Миньон дээрээ орж ирснэ. Миний шоунд нэг зүйл дутаад байна тэргээ гоншигнож өглөө. Тэгтэл тэр үед Миньон ч одоо Кармен Жуни хоёрыг нөгөө хиймэл оюухантай тархийг нь аваад явсан талаар ноён флүпт хэлдэг ба Миньон ч одоо Кармен Жуни хоёрын араас робот хүүхдүүдийг явуулах гэхэд ноён флүпч одоо зөвшөөрч байгаа маа. Энэ зур манай хоёр ч одоо хүүхдийн тоглоомын талбай дээр нуугдаж явах үеэрээ мачетегийг танихгүй ирэхэм аавтай цуг зургаад харуулсан байгааг нь олов. Тэгж байх зур Жунич нөгөө аавынхаа бүтээсэн хиймэл оюухантай тархийг нь устгах гээд байдаг ба Кармен түүнийг зогсоож байлууллаа. Үүний араас манай хоёр ч хоорондоо хэрэлдэж муудалцаад эхэлдэг ба Жунич тех үеэрээ Кармений байнга зүүдэг бугуувчийг нь хуглаад ажиллаа шүү. Тэгтэл тэр бугуувч нь үнэндээ байршлал амжилтад төхөөрөмж өгдөг ба яг Кармен Жуни хоёрын эцэг их нь хоёр хүүхдээ байнга харж хандан элдв аюул остоо сэргийлэхийн тулд тэр бугуувчийг өгсөн байж л дээ. Хэрв та өөрийн хүүхдүүдтэй хүн шиг элдв эрсдлээс урьдчилан сэргийлж ухаалаг байдлаар алсын зайнаас анхаарал хандуулахыг хүсчихвэл нааша түр анхаарал хандуулаарай. Mobicom app-ийн санал болгож Kids Care үйлчлэгэнд хамрагснаар танд дараах боломжуудыг олох болно. Юун түрүүнд эцэг эхчүүд маань хүүхдүүдийнхээ байршлыг бод цаг хугацаанд харж, байршлын төвөгийг шалгах боломжтой ба хүүхдүүдийнхээ утасны цэнгийн төвшин хянаж, аппликейшнаараа дамжуулан дуудлага хийж, хүүхдүүд маань ч эргээд хэрэгтэй үедээ аав ээж нар руугаа хүсэлт хийлгэн, дата болон нэгжинт даалгах боломжтой ажээ. Дээр нь чухал сануулга мэдээлэл зэргийг цаг тухай бүрд нь хүлээн авч, хүүхдүүдийнхээ нөхцөл байдлыг шуурхай мэдэх боломж бүрдэлнэ шүү. Тийм болохоор Kids Care үйлчлэг нь орчин үеийн эцэг эхчүүдийн хэрэгцээнд нийцсэн хүүхдийн аюулгүй байдлыг хянах ухаалаг шийдэл юм аа. Хэрв та бүхэн Kids Care үйлчлэгэнд нэгтгэх хүсэж байвал Mobicom аппликейшны Family гэсээр идэвхжүүлэх боломжтой шүү. Ингээд үүний араас Кармен яг эвдэрсэн бугуувч араа зогсч байтал урдаас нь Жуни хүрээд ирлээ. Тэгтэл Жунич Карментай айгүй сонин яриад өгдөг ба араас нь Кармен урагшаа хартал өөртөө адилхан хүүхдүүд Жуни дээр ирсэн боогоо зогсч ивэл яах вэ? Кармен Жуни хоёртой яг адилхан энэ хүүхдүүд бол ноён флүпийн илгээсэн робот хүүхдүүд өгөөд манай хоёрыг барих гэж ирсэн юм байна. Одооноос энэ робот хөлбөрүүдийг нь робот Жуни, робот Кармен гэж явчих л та. Үүний дараа манай хоёрын робот хөлбөрүүд ч Кармен Жуни хоёрыг барих гэж үс тардаг ба манай хоёр ч одоо роботуудыг зогсоохоор цогж мөгсөн ч төмөр болохоор гар хөлнөвдөд яаж чадахгүй вэ? Тэгсээр байгаад Кармен Жуни хоёр нөгөө тархиа робот хөлбөрүүдэд алчдаг ба тархийг авангуудаа робот хөлбөр
төлбөрчүүд нисэж явлаа шүү. Терминатор юм уу хаашаа. Тиймгүй робот төлбөрүүд нь нисэж явсны дараагаар Кармен Жуни хоёр робот хүүхдүүдийн бүглөвтэн айран байгааг олж мэддэг бөгөөд яаралтай эцэг ихээ аврах хэрэгтэй байгаа боловч тэдэнд туслах хөнгөө. Энэ зурт ноён Флупийн шоронд Жунигийн аав нь өөрийнх нь цохон бүтээсэн тарих буюу химэл оюун ухааны талаар яриа сууж. 3 дугаар тарихыг анх бүтээхэд маш хүчтэй супер оюун ухаан байсан тул бүтээснийхээ дараа устгажээ. Гэсэн ч Жунигийн аав нь тарихыг устгалгүй нэг ширхгийг нь өөртөө аваад үлдээсэн болоод одоо үүнээс хойш хүүхдүүд нь болон өөрийнх нь танилуд бүгд аюул орсон байв. Ингээд үүний дараа үзэг сэрэгдэхэд Кармен Жуни хоёр явсаар аавтай хамт зураг авахгүйсэн мачетегийн хэрхмийн дэлгүүр дээр явсан очив. Тэгсэн энэ мачетегээ дахуу чин тагнуулын элдв бүтгэхөөрөмж бүтээдэг зохион бүтээгч байж таардаг ба удалгүй аавынхаа талаар хэлсэн чинь яасан гэж энэ мачетегээд нөхөр чинь яг үнэндээ Кармен Жуни хоёрын аавынх нь төрсөн ах буюу яг ориг аав авахд болж таарлаа. Гэхдээ мачете дүүгийнхээ нэрийг сонсонгуудаа гинт уурж мурлаад манай хоёр туслахгүй гэж зүрүүтлээ тавиа. Энэ хоёрын хооронд одоо юу болсон юм бол доо чааваас. За энэ хооронд ноён Флупийн цайзад Миньон томоохон албан тушаалтнуудын хүүхдүүдийг бүгдийг нь дуурайлгаад хийсэн талаараа ноён Флуп тэгж 3 дугаар тарих хэрэгмэгц ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсныг мэддэг. Тэгтэл ноён Флуп ч хэлж байгаа. Би одоо энийг хиймээргүй байна Миньон. Энэ робот хүүхдүүд болон мутацид оруулсан нууц ажилтнууд бүгд чиний санаа байсан. Минийх биш гэтгэж байна. Гэтэл яг энэ үед нөгөө робот Кармен, робот Жуни хоёр 3 дугаар тарихыг Миньон давчиж өгтөл Миньон шууд робот хүүхдүүдээр ноён Флупийг шууд баривчилдаг ба яг жинхэнэ хорон санаат нь Миньон болж таарлаа шүү. Айхтар гэж. За энэ зур жинхэнэ авгаахтайгаа уулзсан дараагаар манай хоёрч мачетегийн хийж байгаа элдв сонин содон төхөөрөмжүүдийг гайхшраад байж байдаг ба тэнд нь бас ноён Флупийн цайзын газрын зураг байвал яах вэ? Үүнтэй зэрэгцэж манай хоёрч аав ээж нарыг нь аврахад туслаа чимэн мачетегаас гуйхад тийм байхгүйгээд манай хоёр тусалсангүй. Гэсэн ч дараа нь манай хоёрт одоо ноён Флупийн арал руу явхад хэрэгтэй жижигхэн онгоц центр өгөөд байгаа маа. Хэдийгээр гаднаа дүүдээ ууралсан байгаа ч гэсэн дотроо бол санаа тавиад байгаа мó хаашаа. Тэгсээр мачете хүүхдүүд дөрөн хоолж өгөхдөө баахан гахаан дотор гиз чанж өгдөг ба манай хоёр юу гээл тэрийг нийтвэхэд шууд голж байгаа юм чинь. Ингээд орой олж мачете хүүхдүүдийг оронд нь оруулдаг ба манай хоёрч одоо аав ээж нарыг аврах тухай яриад л хахад нь мачете юу н тоосонгүй. Иймгүй маргааш өдрийн хар үрээр Кармен Жуни хоёрч мачетег унтж байхад нь явж ороод нөгөө ноён Флупийн цайзын газрын зургийг нь хулгайлж аваад бас баахан тагнуулын төхөөрөмжүүд авсны дараагаар нөгөө жижигхэн онгоцыг нь унаад яваадаг. Харин тэр зур Миньон 3 дугаар тарихыг нь олноор үйлдвэрлэж робот хүүхдүүд дээрээ суйрлуулахад бэлдээд байж байдаг ба Кармен Жуни хоёрч одоо цайз руу нисэж байтал замд нь онгоцных нь автомат жолоодлого эвдрээд өөрсдөө онгоцоо жолоодод явж байгаа юм. Гэхдээ тэр үеэрээ манай хоёрч хоорондоо хэрэлдэж эхэлдэг ба тэгснэ ноён Флупийн цайз руу мангар хурдан хүрээд ирэхэд онгоцоо зогсоож чадахгүй байсан учраас талаараа үсрэн оров. Ингээд Кармен Жуни хоёрч одоо шомбөгчийн хэрэгсэл өмсөж байгаа цайз руу усан доогоор орохор болдог ба тэр үеэрээ золтол баахан авраг махчин загснууд дидүүлсэнгүй. Тэгсээр удалгүй манай хоёр цайзын дотор явсан ороход Жуни замдаа коридороор дөрвөн нүдэнд харагддаг жижиг камерууд байрлуулдаг ба тэрүүгээр одоо дайснууд хаанаас ирж байгааг ажиглаж байлаа. Үүний дараа Жуниж коридороор явж байсан мангасуулж хувирсан тагнуулуудаас аав ээж хоёрыг хаангааг олж мэдчихэд буцан очиж тархины байршлыг асуухад нөгөө эрхийн уран роботууд баригчдаг ба Карменч роботуудыг мачетегийн төхөөрөмжүүдийн нэгээр ажиллагаагүй болгов. Араас нь манай хоёрч одоо робот хүүхдүүдийн цуваатай цуг баригдахгүйгээд явж байтал цаадуулт манай хоёрыг ядах юмгүй таньждаг наасан. Ингэж манай хоёрч зүгтааж байтал замын голд нөгөө ангал гараад ирдэг ба Карменч одоо Жуни рүү очихоор үсэртэл нөгөө ангал руу ундаг ба Жунич зүгцаар байгаад өөрийнхөө үзэх дуртай шүтэж явдаг ноён Флуптэй эцэст нэг муулзж байгаамаа. Энэ хооронд Миньон ч өөрийгөө Кармен Жуни хоёрын аавтай өмнө цуг ажилдаг байсныг илчилж уг нь 3 дахь тарихыг өөрийнхөө загвараар хөгжүүлэх гэж байсан ч хөөгдсөн талаараа манай хоёрын аавд ярив. Тийм болохоор Миньон ч одоо манай хоёрын аавд өшөө санаж хариугаа авахын хүслэн болж эцэст нэг юм барьж авсныхаа дараа нөгөө амир мангасуудад ч нэг болж хуурглаа та. Үүний дараа үзэг сэрэгдэхэд Кармен ч унсаар байгаад нөгөө эрхийн уран роботуудын үйлдвэр дээр хүрээд ирдэг ба тэр зур Миньон дээр нөгөө ноён Липсгээд эсрэг талын тагнуул нөхөрч одоо нислэг дэргээр ирж байв. Энэ оронд Жунич ноён Флуптэй сайхан ярилцаж байгаад өөрийнхөө талд оруулж Миньоныг цуг цогсохоор болдог ба хоригдсон өрөөнөөс нь суудлаж хамтдаа явсаар Карментэй болцов. Түүний дараа ноён Флупийн тусламжтай манай хоёрч аав ээж нартайгаа эцэст нь иргэн нэгдлээ. Ноён Флупч одоо Жуни Кармен хоёрын аавыг нь иргэн хэвийн байдалд нь оруулж өгөхөр боллоо шүү. Ингээд киноны маань төгсгөлийн үйл явдал эхлэхэд ноён Лиспч одоо Миньонтэй уулзах гэж түрээд ирэхэд нь ноён Флуп чанга иргчээр ярьж байгаад Миньоныг нөгөө мангас суулган хөрвдөг лаборатори дээр нь өргөтөд аваад ирдэг ба тэгт нь манай хоёрын аавч одоо Миньоныг барьж аваад өөрийг нь мангас суулгад хайчваа. Түүний дараа манай эдч бөөндөө робот хүүхдүүдийн армиг зогсоох гэж явж байтал Кармен Жуни хоёрын аав ээж нар нь хүүхдүүдийнхээ робот төлбөрт баригчдаг ба хүүхдүүдийг ноён Флуптай хамт цуг удирдлагын өрөө рүү явууллаа. Тэнд очимогцоо манай хоёрч одоо ноён Флупт хэлж байгаа юм. Та робот хүүхдүүдийг дахин програмчилж тэднийг сайн зүйлс хийдэг болгоо хэмээн хэлдэг ба ноён Лиспч Миньоныг том тамхинд хүлээгээс сууж байтал Миньон ч одоо түүн дээр мангас улцан гараад ирж байгаа маа. Иймгүй манай хоёрч одоо удирдлагын өрөөс гарan явж байхдаа аав ээж хоёроо иргэн олсон ч робот Кармен, робот Жуни хоёр гарч ирээд манай хоёрыг зогсоох гэд үзлээ. Гэсэн ч манай хоёр бууж өгөлгөө тулцаар эцэст нь өөрсдийнхөө робот хүүхдүүдийг түр сарниулж явах хооронд нь зогтдог бөгөөд Кармен Жуни хоёр мөн аав ээж хоёр ч гэсэн зугтааж том танхимд баахан гаруутай зодолд оож шиг. Түүний дараа Кармен Жуни хоёр ч аав ээж хоёртойгоо иргэн уулзаад 4-500 робот хүүхдүүдтэй үзэлцэх гээд үжитэл гаднаас мачете орж ирээд гэрүүлээрээ зодолдох юм боллоо. Гэсэн ч 5 хүний эсрэг 500 робот үзэх тул манайд ялагдах нь ойлгомжтой болчиход байж байтал ноён Флупч одоо робот хүүхдүүдийг дахин програмчилж тэднийг сайн үйл хийдэг болгов. Ингэснээр робот хүүхдүүд ноён Лисп болон Миньоныг барьж авдаг ба араас нь мачетеч дүүдтэйгээ уулзраа олж иргэн хэвлэрч байгаа маа. Иймхүү киноны төгсгөл өнөө робот хүүхдүүд чинь дэлхийн өнцөг булан бүр сайн үйл хийгээд явж байв. Энэ үеэр ноён Флупч дахин зургатаар гардаг ба Кармен Жуни хоёртой уулзсны дараагаар сайн хүн болохоор шийдэж робот Кармен, робот Жуни хоёрыг
зүйлийг нэвтрүүлэлтэд авсан байлаа шүү. Тэгсээр удалгүй манай хоёр дээр ч аав ээж хоёрын ажилтдаг тагнуулын байгууллагаас тагнуулын даалгаварт явах санал тавьдаг ба түүнийг нь манай гэр бүлээрээ гүйцэтгэхээр болсноор кино маань өндөрлөж байгаа юм. За энэ үрээд манай бичлэг өндөрлөж байна. Хэрэг та бүхэн таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Дараагийн дугаар тун утгагүй орно шүү. Тэр бол түлээж байгаарай.